Чи үнэхээр зүүнний аянгийн хөлийг авсан юм уу? Ээж, та үнэндээ зүүнний аянгад итгээгүй үстэй. Өнөө үед хуурамч христүүд дэлхийд даяар гарч ирж байна. Бүгдээрээ л Христийн дүрс гэж олон итгэгчийг тойролдуулж дагуулдаг. Эцэг Есүс юу гэж хэлсэн бэлээ? Тэр үед хэн нэгэн хүн та нарт хараач Христэнд байна, эсвэл Христэнд байна гэвэл түүнд бүү итг. Учир нь хуурамч христүүд хуурамч иш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгүүдийг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл тойрогдох болно. Тийм ээ. Хуурамч Христэд хоортаад. Хуурамч Христ. Жинхэнэ Христийг хуурамчаас ялгахын тулд хэн үннийг илэрхийлж чадаж байгааг хар. Бодоод үзтээ. Завхарсан хүн төрлөختнөөс хэн үннийг илэрхийлж чадах вэ? Шашны пастор, теологийн докторууд үннийг илэрхийлж чадах уу? Бодоод үз. Муу ёрын сүнснүүд үннийг илэрхийлж чадах уу? Шашны тэр удирдагчид үннийг илэрхийлж чадах уу? Дэлхий дээрх алдартай агуу хүмүүс үннийг илэрхийлж чадах уу? Муу ёрын сүнснүүд үннийг илэрхийлж чадахгүй. Алдартай агуу хүмүүс ч чадахгүй юм шиг байна. Шашны удирдагчид тэрийг сайн мэдэхгүй байна. Хэрвээ чи эдгээрийг ойлгохгүй бол хуурамч христүүдийг жинхэнэ христээс ялгахгүй. Онлын хувьд бурхан л үннийг илэрхийлж чадна. Би тэрийг хүлээн авч чадна. Гэхдээ чи хүлээн авлаа гэд бурхан л үннийг илэрхийлж чадна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгосон гэсэн үг биш. Тэгвэл тайлбарлаад өгөл төө. Эхлээд үнэн гэж юу вэ гэдгийг ярилцъя. Үнэн гэж юу вэ? Энэ бол нэлээд том сэдв. Би өмнө нь энэ талаар бодож байгаагүй. Энийг ойлгодгүй юм байна. Хүний завхарлын бодит байдлыг ил олгож байгаа бурхны үг үнэн үү? Тийм ээ. Бас бурхны удирдлагын ажлын зорилгыг илчилдэг бурхны үг үнэн үү? Тэр ч бас үнэн. Библийн нууцын тухай бурхны үг үнэн мөн үү? Тийм шүү дээ. Бас бие махбодтой болохын нууц ч гэсэн үнэн биз дээ. Өөр бас бүх төрлийн хүмүүсийн төгсгөл хүрэх газрыг бурхан яаж тогтоодог вэ? Бас бурхан хүмүүст үнэн шударга байх тухай тийм. Үнэн шударга зангийн тухай бурханы үг хайр, бурханыг хайрлах, бурханыг дуулууртаад байгаах. Тэгээд бас яаж үүргээ биелүүлж сайн бүтээгдсэн зүйл болох вэ? Нэрэ тийм. Бас би хамгийн чухал нэг нь мэднэ. Бурханы үгийн тэр хэсгийг уншсан юм. Чи эхлээд хэл. Чи эхлээд хэлээ. Хэрхэн бурханаас имэж муугаас зайлах. Амен. Шинхүй, чи маш хурдан хариулж байна. Чи энэ хугацаанд нэлээд ихийг олж авчи. Чи бурханы үгийг хүсэн ирмэлцдэг ариун сүнсний ажилтай, бурханы удирдамжтай. Энэ бохог үнэн учраас би өдөр бүр бурханы үгийг эдэж ууснаар өөрийгөө зэвсэглэж байна. Эдгээр үгийг нэг ч хүн илэрхийлж чадахгүй. Тийм ээ. Одоо чи үнэн гэж юу болохыг ойлголоо. Тэгэхээр бодоод үз. Хуурамч христүүд эдгээр үгийг илэрхийлж чадах уу? Үгүй. Тэгвэл тэд яаж хүмүүсийг төөрөлдүүлж өөрсдийн дагахад хүргэдэг вэ? Тэмдэг гайхамшиг ашиглаж юу? Тийм ээ. Тэд тэмдэг, гайхамшиг, хуурамч зөгнөл, тэрс үзэл, төөрөгдөл ашигладаг. Хамгийн сайндаа л үннийг хайрладаггүй, тэнэг, мунхаг хүмүүсийг төөрөлдүүлдэг. Тэдний бүх тэмдэг, гайхамшиг, зөгнөл нь хүмүүсийн завхарсан зан чанарыг арилгаж, аврал хүртэхэд нь тусалж чаддаг. Тийм ээ. Харин өөрийнхөө ажлыг хийж үннийг илэрхийлснээр бурхан хүний завхарсан зан чанар мөн чанарыг ил болгож, завхарсан зан чанараа арилгах замыг хүнд харуулж, хүнд аврагдах боломж олгодог. Тийм ээ. Тиймээс бие махбодтой болсон бурхан л үннийг илэрхийлж хүнийг аварч чадна. Тэмдэг, гайхамшиг, хуурамч зөгнөлд найддаг бусад хүмүүс бол хуурамч христүүд төөрөлдүүлэгчид юм. Тийм шүү. Тэд өөрсдийгөө Христ гэдэг ч үннийг илэрхийлж чадахгүй. Тэгэхээр хуурамч үсттэй. Тэд хүмүүсээр өөрийгөө дагуулдаг ч хүмүүсийг аварч чадахгүй. Ингэх нь хүмүүсийг хорлож байгаа хэрэг биш үү? Яг үнэ. Чамайг ингэж нөхөрлөв. Төвс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Би махбодтой болсон бурхан тэрбээр бурханы мөн чанартай. Би махбодтой болсон бурхан тэрбээр бурханы илэрхийлэлтэй байдаг. Бурхан махбод болдог тул
хийхээр зорж буй ажлаа авчирна. Мөн Бурхан махад болдог тул өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үннийг авчирч, ам хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махад нь би махадтай болсон Бурхан лавтаяа биш. Үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн Бурханы махад болсон би мөн эсхийг судалж шинжилэхээр зорж байгаа бол түүний илэрхийлдэг зан чанар хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл Бурханы махад болсон би мөн эсэх, үнэн зам мөн эсхийг нотлохын тулд хүн түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махад болсон би мөн эсхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр түүний мөн чанарт, түүний ажил, түүний айлтвар, түүний зан чанар болон өөр олон талд оршдог. Хэнхүү, ирлээ. Хүрээ дэрэг үү? Тэглээ. Би өнөөдөр хоол хийж юу чаддгаа чамд харуулж. Хоолныхоо дээжийг чамд амсуулъя. Хөөх, энэ том пастрын хоол хийхийг харах нь дээ. За, би хүнсний дагоог бэлтээ. Ай, Шэнхүү. Над хэлтэй. Гэрснээсээ хойш би чамд ер нь ууралж байсан уу? Сүүлийн энэ хэд өдөр би чамайг загнаж зүүнний аянгийг судлуулахгүй байсан нь чамайг төөрөлдөж буруу замаар явахгүй гэж айсных шүү. Мэднэ. Чиний л сайн сайхны төлөө. Ойлгож байна. Би сая хэбэд сургалтад суугаад ирлээ. Олон пастор зүүнний аянг бол тэрс үзэл хуурамч Христэд итгэж байгаа хэрэг гэж байна. Хуурамч Христэд үннийг илэрхийлж чадах уу? Чи Библийг баримтлах хэрэгтэй. Библиэд байхгүй зүйл үнэн байж чадах уу? Хятадын коммунист нам шашны ертөнцийнхээ одоо зүүнний аянгийг яллаж эсэргүүцэж байгааг чи мэдэхгүй гэж юу? Хэрвээ энэ үнэхээр эзний эргээ ярилт байсан бол шашны ертөнц хүлээ авах байсан. Бид шашны ертөнцийн чиг хандлагыг дагах ёстой. Тэгвэл буруутахгүй. Чи хуурамч Христэд хуурцсан учраас зүүнний аянгад итгэж байхад би яаж санаа зовхгүй байх юм бэ? Чи төөрөлдөж эзнээс уруух юм бол эзэнд шийтгүүлнэ. Тэгвэл надад яаж сайхан байх юм бэ? Надад санаа зовж байгааг чи мэднэ. Гэхдээ би чамд санаа зовхгүй байгаа гэж юу? Библиэд эцсийн өдрүүдэд хуурамч Христэд гарч ирнэ гэснээс болоод чи үнэн замыг судлахгүй харин чи яллаж намайг хуурамч Христэд хууртлаа гэж байгаа ч. Чи жинхэнэ Христ хуурамч Христийг ялгаж чадах уу? Чи үнэн замыг судалдаггүй, Бурханы дуу хоолойг сонсохоор ирж хайдаггүй. Ингэх нь жаахан муухаг мэдлэггүй хэрэг биш үү? Чи Хятадын коммунист нам шашны ертөнцийнхэнд хуурцсан гэж би бодож байна. Энэ нь Библийн ийм үгийг биелүүлдэг. Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан. Мунхгүйд ухаан дутснаас болж өгдөг. Чи Библийг тийм сайн ойлгодог юм бол яагаад энэ асуудлыг харж чадахгүй байх нь? Энэ өдрүүдэд би чамд төгсөгчд Бурханы үгийг уншиж ажлыг нь гэрчилсээр байсны учир нь чамайг эзэнд орхигдохгүй гэж хайсных. Хэрвээ чи гамшигт унаж шийтгүүлвэл манай гэр бүл салах биш үү? Би чамтай хамт Бурханы хаанчлалд ормоор байгаа ч чи намайг сонсохгүй юм. Чи намайг мунхаг мэдлэггүй гэж бодоо юу? Би олон жил пастор хийсэн. Энийг нэвт харж чадахгүй гэж юу? Би яагаад зүүнний аянгийг судлахгүй байна гэж? Зүүнний аянг хүнд итгэдэг, яавч үнэн зам биш гэдэгт би итгэлтэй байгаа юм. Би яагаад энийг судлана гэж? Хөөе. Чи тэднийг хүнд итгэдэг гэд энэ хүн дээр л төвлөрөөд байх юм? Хүн тийм олон үннийг илэрхийлж чадах уу? Хүний завхарсан зан чанарыг ил болгож чадах уу? Бурхны удирдлагын төлөвлөгөөний нууцыг дэлгэж чадах уу? Эзэн Есүс хүн байсан биш үү? Хүний хүүгийн тухайд бол эзэн Есүс хүн байсан биз дээ. Чи яаж эзэн Есүст итгэсэн? Ямар таач
Шашны ертөнцийнхэн төгс хүчит бурхныг бурхан биш, эгэл хүн гэдэг. Хятадын коммунист номч зүүнний аянга бурханд биш, хүнд итгэдэг гэдэг. Энэ хоёр том хүчин та нарыг хүнд итгэдэг гэж байгаа учраас чамайг бурханд биш, хүнд итгэдэгт би итгэлтэй байна. Чи яхаар ийм мунхаг зөрөөд байдаг юм бэ? Шашны ертөнцийнхэн 2000 жилийн өмнө эзэн Есүсийг цовдлсон. Хятадын коммунист нам бол бурхныг эсэргүүцдэг бүлэг диаволууд. Чи яагаад тэдний талд орж хэлсэн үгэнд нь итгэдэг юм бэ? Яагаад өөрийнхөө тархийг ашиглаад хэн чухам цовдлсныг хэн эзэн Есүсийг цовдлсныг бодож болдгүй юм бэ? Хэн ихэнх хавцсан болохоор эзэн Есүс толгой хорогдох газар байсан бэ? Чи яаж тэдний үгийг үнэн гэж үзэж чадаж байна? Чи тэдний үгээр эзнийг угтах юм бол насан туршдаа эзнийг угтаа авахгүй юм гэж би бодож байна. Хэлтэй. Төгс хүчит бурхны үг Библиэд байдгүй. Хуучин гэрээнд эзэн Есүсийн хэлсэн үг байдгүй. Битгий үг мушхат бай. Үнэхээр бурхны үг мөн юм бол тэр чинь Библиэд байх ёстой. Бурхны бүх үг ажил Библиэд байдаг. Библиэс давсан юу ч бай тэрс үзэл шашны ертөнц бүхэлдээ энэ баримтыг хүлээн зөвшөөрдөг. Төгс хүчит бурхан үннийг илэрхийлж байгаа бол яагаад шашны ертөнц хүлээн зөвшөөрдөг юм бэ? Яагаад гэвэл үүнд ямар ч Библийн үндслэл байхгүй. Тийм болохоор би энийг судлахгүй. Библи шашны ертөнцөл чиний эзэн шүү дээ. Итгэдэг бурхан ч нь бол биш.